За сайн байцгаана уу? Ойка байна. 9 дахь жил ер бусын эрүүл буянтай тундажгүй найрглахгүй зүгээр шулах үеэрээ. Би нүгийг өөртөө 7 дахь жил маань эхэлж байх үед хэлж байлаа. Ойка чи үнэхээр сууган шүү гэж. Нэрэл өөрийгөө суух гэж мэдрүүлсэн хүрээлэл дунд орж үзэх туйлын хэрэгтэй юм блэ шүү. Талархам. Анаах төслөө гэхээр хавь ойрын хүмүүс томоо эмч болчихсон юм шиг л хүлээж авна. Гэтэл үнэндээ туулсан зам нь Өнөр хорчингийн дүнийдэн өмөрчил өгсөжил уйлжил зөвхөрчил үглэжил дуулажил итгэжил хардажил зүтгэжил зовжил жаргажил хардажил дуулажил үглэжил яндаа би төгссөн ч насаараа л ингэж явах байх. 6 жилийн амьдралд номыг нь биш номхоныг сураад гарсан байхад огтоо буруутахгүй. Хөдөлмөрлөх сайхан чөгжилдөж чадах байх бүр зах. Бас бусдад биш өөртөө зориулсан, бусдад биш өөртөө таалагдж амьдэрсэн, бусдтай биш өөртөө тулалдсан, өөрийгөө хүндэлж хайрладаг байх тунчглаа. Номыг шагаалаа, тултаа сайхан уншлаа гэд бодит амьдрал дээр гарахад цав цагаахан заасал байсан. Гэхдээ миний л хөвч юу. Цохон үлдээлгүй бол болохгүй, цар тахалтанд авцсан, хоол өрийг ажирлгүй, хөлөө чөнөрдөлгүй, цаг наргүй, цайгуулгүй өнжих, мэдэхгүй зовлон мэдрэн, рийчнийг үзэх, жижүүр товнож, зомби царайлах, сэтгэлээ шингээж хийх, хариуцлага нийгэх хатуу амьдралтай нууртуулж үзлээ. Энэ үеийг резидентийн амьдрал гэж цохож үлдээ. Бас цар тахлын ширүүхэн үед юм бүхний түрүүнд ажиллагдаж байсан резидент эмч нарын шинэ үеийг талархан дурсая. Практик таартай болгосон резидентийн 2 жил минь. Мэдээж том болоод мундаг сайн эмч, доктор, профессор болно гэж бодож байсан үе байж л байлаа. Цаг хугацааны аялалд цаглбар тооны бичиг анзааралгүй өнгөрчгүй сурахын хүслэнтэй энэ үед одоо ч тийм юм хүсгээ байж зүгээр сайхан хүн шиг хүмүүжлтэй нэгэн профессор байхаас илүү проблемыг нь шийдээд бусдад тусалж чаддаг иргэн болчих юу гэж бодно. Одоо миний 9 дахь жил зүрхний фэллоу эмч болсон үргэлжилж байна. Юутаач өөртөө зүрхчин болж буй өдрүүдийн мэндийг хүргэе. Өдөсгөн гэж бодсоор яваа өөрийг минь ганц томоотой байхыг сургаж байгаа өргөө бол нөгөө л ангах. Том болмооргүй үргэлж хүүхдээрээ байхсан ижээ аав хоёроо байнга дэрэгдэн байгаасаа гэж бодолтой явдгаа бас нуугаад үгүй. Ангахын амьдралдаа алгадуулж аав ээжийнхээ үгийг сонсож явхад нэг л өдөр боолно доо. Тийм үү? Хэдий би сугуугач гэсэн намайг алдахад минь хэлж өгөх, толгой гудаах үед минь үгсээр өндийлгөх, алтан гартай сайхан эмчнэр минь, ах эгч, найзууд бид маш их талархан байна. Бас ижээ аав хоёртой хайртай шүү. Хэрвээ чи айж уйл, чадахгүй юм шиг санагдаж уйл, тэр л замаа сонгосон дээр юм шиг санагдсан. Заримдаа хэцүү санагдвал тэнгэр ширтээд гүнзгий амьсгаа аваад зогсчихж байгаарай. Сургаас илүү жаргалтай амьдраад сурах нь л чухал юм да. Би лав тэнгэр рүү чиртэх дуртай. Өнөөдөр чи сайн байлаа. Урт замын аялалд тийхээдэ байдаг юм шүү. Амжилт.